Сайн байна уу? Энэ удаа дотоод сүдрийн талаар ярилцахаар шийдлээ. Дотоод сүдэр гэж та урд нь сонсож байгаагүй бол гайхаж магадгүй энэ удаа юу юм гэж. Үүнийг англиар shadow self гэж нэрлэдэг. Үүнийг ярихаасаа өмнө Карл Густав Юнгийн талаар заавал энэ удаад урдтгал болгож дуртахгүй болохгүй. Карл Густав Юнг нь болохоор Швейцарын сэтгэл судлаач, философч бөгөөд орчин үеийн сэтгэл зүйн чиглэлд нөлөөлсөн хамгийн том сэтгэгчдийн нэг юм. Тэрээр сэтгэл зүйн салбарт маш олон шин санаа болон онолтуудыг боловсруулсан хүний сэтгэл зүйн амьдралын зорилго өөрийгөө ойлгох тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчилсөн. Карл Юнг нь болохоор 1875 оны 7 сарын 26-нд Швейцарын Гисвель хотод төрсөн. Бөгөөд түүний эцэг нь Паул Юнг нь пастор байсан бөгөөд Юнг нь уламжлалт шашны хүмүүжлээр өсөж таринсан. Их Эмма Юнг нь болохоор сэтгэл зүйн өвчтэй, түүнээсээ болоод их гунигтай эмэгтэй байсан гэж яригддаг. Юнгийн эхийн сэтгэл зүйн өвчтэй байсан нь түүний сэтгэл зүйн онолтуудын олон санаанд нөлөөлсөн. Түүний эцэг эхийн хоорондох харилцаа, гэр бүлийн гүн гүнзгий сэтгэл зүйн асуудлууд нь Юнгийн хувийн амьдрал болон дурсамжуудад томоохон сэтгэл үлдээсэн. Сүүлд нь Юнг өөрөө сэтгэлийн хямралтай нүүр тулсан нь түүний амьдралын хамгийн чухал хэсэг байсан бөгөөд тэрээр сэтгэл зүйн өвчний тухай гүнзгий ойлголт, өөрийнхөө дотоод ертөнцтэй харилцах аргыг олохоор олон жилийн турш эрэлхийлж түүн дээрээ суурилсан маш олон ном тогтмол гаргаж байсан. За одоо дотоод сүдрийн хаан талаар ярилцаж эхлэе. Юнгийн онол онолтуудын нэг нь хүний дотоод сүдрийн талаарх байсан. Дотоод сүдэр гэхээр та гайхаж магадгүй. Бид бүгдийн дотор хинч илчилмээргүй сонин садан хачин санаа, муу зуршил, орхигдсон хүсэл, эвгүй бодол, хүмүүсээс нухыг хүсдэг зүйлс, эсвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдгүй зүйлс оршдог. Юнгийн сэтгэл зүйн хувь хүний хөгжлийн үе шатууд гэдэг концепцэд хүний хувийн амьдралын зорилго, сэтгэл зүйн өсөлт, боловсролын үндсэн зарчмыг илэрхийлж, хүний дотоод дахь сэтгэл зүй, сүнслэг хөгжилтэй ууж өгдөг. Дэлхийн ертөнцийн бүх зүйлс сайн, муу, хар цагаан, ад жаргал, гуниг гутрал гээд бүх зүйлс нэг туйлаас нөгөө туйл хүртэл харилцан ялгаатай байдаг. Гэхдээ Юнгийн хэлээд байгаа дотоод сүдэр гэдэгт сөрөг талууд төдийгүй бидний бүтээлч хүч, хүсэл эрмэлзэл, хүчтэй талуудыг агуулж байдаг гэж Юнг үздэг. Түүний онолын дагуу сүдэртэй ажиллах нь бүх хүний өсөлж амжилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Агаад үүнийг илрүүлснээр хар цагаан талуудыг нэгтгэж амьдралын тэнцвэрийг олоход чиглүүлдэг. Энэ зөвхөн сэтгэл зүйн хямралаас гарахад туслах биш, харин бүх хүний өөрийн амьдралын амжилт, сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал, хувь хүний хөгжлийн суурь гол үндсийг тавьдаг гэж үздэг. Дотоод сүдэр нь бидний далд ухамсарт дотор оршдог. Бөгөөд эдгээр хэсгүүд нь бидний соёл, хүмүүжлийн хэм хэмжээг зөрчиж, эсвэл бидний өөрийн үзэл бодолд харшилдаг зүйлс ихэнхдээ байдаг. За түүнээс дурдах юм бол нэгдүгээрт нь сөрөг мэдрэмжүүд. За эдгээр нь ихэвчлэн нийгэмд ил гаргахгүй байхыг хүсдэг. Бидний дотоодын мэдрэмжийг хэлдэг бөгөөд хүний уур хилэн, бухимдал, өрсөлдөөн, эсэргүүцэл, мөн гуниглах, харамсах, гачигдaltaй байх, хаягдсан, орхигдсон гэх мэдрэмжүүд, үнэхээр айц төрүүлдэг зүйл, сэтгэл хөдлөлүүд, аюултай нөхцөл байдлын талаарх бодол, сэтгэл санааны хямрал, ганцаардах болгоомжтой байх зэрэг мэдрэмжүүд нь бидний бүх сөрөг мэдрэмжүүдийг илэрхийлдэг. Эдгээр нь барыг ихэвчлэн хүн болгоно л байдаг ба. Гэтэ бид нар тэр болгон тэр мэдрэмжийн талаар бодоод эсвэл тэр мэдрэмжэн дээр анхаарад энэ юунаас яаж аваад өгсөн бэ гэдэг дээр нэг анхаарлаа хандуулгүй ийм байж л байдаг. Тэгээд явж л байдаг гэж боддог. Гэтэл яг энэ сөрөг мэдрэмж дээр анхаарлаа төвлөрүүлээд түүнийхээ учир занялыг тайлаад ирэхээр биднэрт маш олон гарцууд гарч ирдэг. За дараагийн нэг нь болохоор сөрөг зан чанарууд гэж байгаа. За өөртөө ашигтай байлгахын тулд худал хэлэх, хүмүүсийг манипуляцлах. Энэ бол барыг хөвчлэн бид нэр өтөр тутамдаа хийж байдаг тий. Жохоо юм болохоор цагаан худал хэлэхтэй тий. Чи өнөөдөр ямар гоё харагдав вэ? Эсвэл бодоод энэ үнэхээр гоё зүйлээ шүү гээл тий. Муухай байсан ч гэсэндээ худлаа хэлж
Тэгээд бас дээрэс нь хүмүүсийг манипуляцдаг. Тэгээд бусдыг доромжлох, үзэн ядах, бас өөртөө дутагдaltaй дутуу байдалтайгаар өөрийгөө доош үнэлэх, тэгээд дандаа дутагдaltaй гачигдaltaй байна гэж мэдрэх, бусдыг доош хийж өөрийгөө зүгээр гэдгээ мэдрэх ч гэдэг юм уу тий. Эдгээр нь сөрөг зан чанаруудтай ордог байх нь. За 3 дугаар хэд өөрийгөө дутуу үнэлж өөрийгөө муулах. За энэ төрлийнх нь болохоор ихэвчлэн хэд өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс ч гэсэндээ хүмүүстэй байнга өөрийгөө харьцуулагддаг. Ялангуяа Монголын нийгэмд бол энэ бол өөрийнхөө одоо байсан зүйлээ хизээч одоо санаа амардаггүй. Тэр доржоо тийм юм авсан бол би тэрнээс илүү ингэж байх ёстой. Тэр тэгсэн бол ийм байх ёстой. Тэр тийм биетэй байвал би ийм биетэй байх ёстой. Тэднийх тийм юмсан бол манайх ийм мэдэх ёстой. Тэднийх тийм гоё тавтай байна уу? Эсвэл тэднийх тийм гоё юмтай байвал манайх ийм юмтай байх ёстой. Тэгээд би тийм боловсралтай, тэднийх тийм боловсралтай байх, манай тийм боловсралтай байх хэрэгтэй гэдэг. Байнга тэгээ өөрийгөө дандаа дутуу гэж мөнлөж өөрийгөө ингээд дотроос нь хэмждэг. Одоо үүнд болохоор өөртөө ашигтай байлгахын тулд заримдаа худал хийлэх, хүмүүсийг манипуляцдах гэж бас орсон байгаа. Тэгээд үзэн ядах, бусдыг доромжлох, хөвчлэн сэтгэл дотроо бид нэр нэг одоо ингэж илүү дутуугаар нь гоочилж ингэснээр бид өөртөө сэтгэлдээ маш их үзэн ядалтыг бий болгож байдаг. Тэгээ өөрийгөө дутууд байлна гэж үргэлж мэдэрдэг тий. Хичнээн хамгийн гоё байшинд хамгийн сайхан хамгийн дэд боловсралтай хамгийн сайхан байшинд амьдраад хамгийн гоё карьертай байсан ч заавал нэг юм дутуу тийм мэдрэмжүүдийг аваад идэг. Энэ бол хэд нөгөө нэг өөрийгөө дутуу үнэлж өөрийгөө муу гэж үзэхтэй бас их холбоотой. Нөгөө талаас бас хэд эерэг дүр тоглохтой. Хэд их эго үзүүлэх, өөрийгөө гой сайхан мэдтэй. Бусад хүмүүс бол зүгээр хог шаарнууд эсвэл бааснууд гэж үздэг тий. Тэгээ бусдад хэд сайн дөрхөө байн харуулж бусдыг одоо байн шүүмжилж өөрийгөө айгүй сайхнаар мэдэрчээч тэр хүн өөрийнхөө амьдралаас тэр амьдралаасаа таашаал авч эхэлдэг хүмүүсийг хэд эерэг дүрд нөгөө нэг тоглосон хүмүүс гэж боддог. Сөрөг мэдрэмжүүдийг болохоор бид өөрсдийнхөө зовлон, сэтгэл төвшөр, уур заар сөрөг мэдрэмжүүдийг бусдад дэлгэхийг үнэхээр хүсдэггүй тий. За одоо эдгээр дээр яриад байсан төрлүүд дээр жишээ авч үзье. За сөрөг мэдрэмж дээр жишээ авч үзье. Туяа өөрийн амьдралд олон алдаа гаргасан бөгөөд түүнд эдгээр алдаануудаа хүлээн зөвшөөрч маш хэцүү байдаг. Тэрээр өөрийн гэмшлийг тасралтгүй мэдэрч бусдад гомдож өөрийгөө өөрчлөхөнд түүнд хэцүү зэргээр мэдэрдэг юм байна. Тэгээд Юнгийн одоо энэ онлоор болохоор туяагийн сүдэр тал нь болохоор гэмшил гомдол зэрэг мэдрэмжүүдийн хоримтлал тэр өөрийнхөө хийсэн алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй мөн өөрийгөө үнэхээр уучлах чадваргүй гэж боддог. Хэрвээ туяа сүдэртэйгээ нуултуулаад өөрийн алдааг хүлээн зөвшөөрч бусдыг уучлж өөртөө уучлал өгвөл тэр хүний амьдрал жинхэнэ сэтгэлийн бүрэн бүтэн байдал ирэх болно гэж утсан байна. За дараагийн нэг жишээ бол өөрийгөө хэд сайн хүн гэж үзэх. Үүн дээр доржийг авч үзье. Дорчин дээр маш амжилттай сайн хүн байхыг хүсдэг. Өөртөө муу талуудыг хүлээн зөвшөөрөх тийм нэг юм аа. Тэгээд нэг удаа гэрээсээ гарч яваад хажуу татаарны супермаркет руугаа явж исэн чинь супермаркет руу явах замдаа хажуу айлынхын цэцгээ хүүхдээ чанга загнаж байхыг загнаад орж байхыг харчаад цэцгийн соёлгүй бүдүүлэг олон нийтийн газар бие авч чаддаггүй мэтлэн сөрөг бодлуудыг бодсоор явж байхдаа халтраад унждаг. Тэгээ халтаж унаад босох зураад тэр засыг цэвэрлэхгүй сөөхийн ажилтнууд тэгээд хажуугаар нь туслахгүй явж байгаа хүмүүсийг бас буруутгаж байсан. Тэгээ супермаркет руугаа ороод ч гэсэндээ юмнуудын үн ханшийг артаад маш өндөр болсныг хараад тухайн нийгмийнхаа амьдарч буй нэмийн нөхцөл байдлаа бас буруу шагаал. Тэгэл маш олон зүйл ингээд орж байнгын шүмжилттэй хаамдаг. Тэгээд юунгийн үзэж байгаагаар нь орж нь бусдаа маш тийм шүмжилттэй хандаж нөгөө нэг түүний өөрт байгаа дотоод өдөр нь тэр гэдгийг харуулж байгаа. Тэгээд бусдыг ингээд бусдыг ингээд шүмжлээд
байна гэдэг чинь өөрийгөө маш их шүүмжилдэг гэсэн үг. Өөрийгөө маш их шүүмжилдэг. Тэгээд үүнийгээ хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээ тэр нь одоо бусдыг шүүмжилснээр өөрөө өөртөө байж болох сөрөг зүйлсийг одоо нуугаад өөрийнхөө эмзэг талыг далдаж буй хэрэг юм аа. Дорчин энэ хандлагаа ойлгож өөрийн зүудэртэй ажиллах замаар өөрийгөө сайжруулах боломжтой гэж байгаа. Энэ бол Монголын нийгэмд маш их тохиолддог. Одоо бид нэр бүх зүйлийг шүүмжлэлтэй хардаг. Яах вэ одоо тэгэл бид нар Тайландыг мэдэн штэ. Тайланд байна. Одоо энэ зүүннэд Азийн орнууд гэхэд одоо юу ч байхгүй. Ингээл бараг гэр орн навсаас мөртлөө маш ад жаргалтай нэмцгэлэж амьдардаг. Хүн яагаад тийм ганцхан амьдрал дээр ингээ ад жаргалыг мэдэрэг бүх юмаа шүмжлэл дарклуулаад авах юм бол хизээч тэр дарк юмнууд бол хизээч дуусахгүй. Бараан сүдэртэй талууд дуусахгүй. Тийм учраас одоо болж байгаа бүтцээгээ сайн талуудыг хараад харин би одоо энэ олж бүтгүй байгаа зүйл дээр би өөрийн зүгээс юу хийж чадах вэ гэдгээл чадхаас иш бусдыг шүүмжлэж бусдын болохгүй байгаа зүйлд анхаарлаа хандуулснаар бид нэр тэр сөрөг талуудыг алга болгочихно гэсэн ерөөсөө үг биш. Тэгээд бид дотоос өдрөө муу гэж үзэн өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байснаар өөрийнхөө нэг талыг үгүйс гэж байгаадаа ямар ч ялгаа байхгүй. Юнгийн дэвшүүлэх гээд байгаа гол санаа нь болохоор дотоос өдөр нь бидний зөвхөн ухамсарт бус хэсгүүдийг агуулдаг төдийгүй бидний гүн сэтгэл зүйн хүсэл эрмэлзэл амьдралын зорилгод хүрэх хүчийг агуулж чадгаа. Тэр таны тэр шүүмжлээд байгаа зүйлс ч гэсэндээ тэрийг хэрвээ ойлгож хүндээ тэрийг зөв замаар ингээд залруулах юм бол та өөрөө тэр нийгмийг үнэхээр гоё болгоод зохицлоогоод эсвэл өөрийнхөө шүүмжлэлтэй талуудыг засаад өөрчлөлт явна гэсэн үг. Зүгээр бид нар муу гэж одоо жишээлбэл доромжилж шүүмжилснээрээ тэр зүйл ингээд сайхан болчихгүй. Харин түүнийг ухаан ойлгож өөрөө хүлээн зөвшөөрч тэрэн дээр одоо ямар үйлдэлүүд хийх вэ гэдэг гаргалгаа гаргаж ирснээр бид одоо тэр талаа маш амжилттайгаар хурцлж эхлэх юм аа. Сүйдрэн зөвхөн бидний муу талууд биш харин бидний урт удаан хугацаанд нуусан хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүчрхэг хүсэл эрмэлзлүүдийн илрэл байж болдог. Тиймээс сүйдэртэй ажиллах нь бидний амьдралын зорилго амжилтанд хүрэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэж юунг үздэг байна. За дотоод сүйдрийн талаарх гол зарчмуудыг дурдвал тэгээ нэгдүгээрт нь болохоор сүйдэр дотоод сүйдэр нь ухамсарт бус хэсэг юм а гэж үздэг. Сүйдэр нь бол бидний мэдрэлийн үйл явц гүн ухамсарт оршиж байдаг хэсэг бөгөөд энэ нь бидний үзэл бодол, зан чанар, зан үйлдэл нийцэхгүй байх нь бий. Тухайлбал бид өөрийгөө сайн зөв хүн гэж үздэгч бидний дотоод сүйдэрт муу санаа, гомдол, бусдыг дорд үзэх, доромжлох хүсэл оршиж байх боломжтой. Тэгээ хоёрдугаар сүйдрийн гол шинж нь болохоор зөвхөн сөрөг талууд биш гэж үздэг. За бид нэр дандаа сөрөг талаар яриад байсан шүү дээ. Тэгэхээр одоо сүйдэр зөвхөн сөрөг талууд оршдоггүй. Мөн бидний хүлээн зөвшөөрч чадахгүй орхигдсон хүсэл, бүтээлч чадвар, өөрийнхөө хүч чадал, амьдралын илүү их зорилго олохоор тэмүүлсэн талуудыг ч бас агуулж болох юм гэж үздэг байна. За гуравдугаарт нь болохоор дотоод сүйдэр нь болохоор бидний сэтгэл зүйд зохицуулдаг гэж үздэг юм байна. Сүйдэртэй ажиллах нь болохоор бидний сэтгэл зүйг зөв зохицуулахад тусалдаг. Сүйдэрт турших өндөрлүүдийг хүлээн зөвшөөрч тэдгээрийн талаар ойлголттой байх нь бидний амьдрал жинхэнэ амжилт сэтгэлийн ханамжийг авчрах боломжтой. Тэгээ яагаад сүйдэртэйгээ ажиллах нь чухал юм бэ? Юнгийн үзэл баримтлал дотоод сүйдэр нь амьдралын зорилгодоо хүрэх нэг чухал хэсэг гэж үздэг. Сүйдэртэй ажиллах нь бидний өөрсдийнхөө амьдралын зорилго, хүсэл эрмэлзлийг илрүүл илүү гүн гүнзгий идэвхтэй бүтээлч амьдрах тусалдаг. За үүний нэг нь болохоор сүйдэр нь бидний өөрсдөө хүлээн авчирч чадахгүй нуугдсан хүсэл эрмэлзлийг илрүүлж чадна гэж үздэг. Сүйдэртэй ажиллах нь бидний амьдралд юу хүсэж байгааг ойлгоход тэрхүү хүсэл эрмэлзлийг илэрхийлэх боломжийг олгоход тусалдаг. Тэгээ хоёрдугаар нь болохоор Юнгийн хувьд сүйдэртэй хамтран ажиллах нь зөвхөн сөрөг талуудтайгаа
харьцах үйл явц биш, харин бидний амьдралын гүнд гүнзгий, ухамсарт болон хүсэл эрмэлзлээр чиглэсэн зам гэж үздэг байна. За сүүдэртэй хэрхэн ажиллах бэ? Сүүдэртэй ажиллах нь амьдралын зорилгоо тодорхойл, сэтгэл зүйн эмчилгээ хийх, өөрийгөө ойлгох, өсч хөгжих чухал алхам болно. Сүүдэртэй ажиллах нь тухайн хүний амьдралын бүтээлч, сэтгэл зүйн чадварыг нэмэгдүүл, зөвхөн ухамсарт биш, ухамсаргүй талуудынхаа хажуугаар амьдрахад тустай болно. Нэгдүгээрт нь сүүдрээ хүлээн зөвшөөрөх. Та өөрийнхөө бүх муу зан чанаруудыг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм аа. За одоо хэлэх юм бол зөвхөн өөрсдийнхөө сайхан гэж үздэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна сөрөг муу талуудаа хүлээн зөвшөөрөх нь маш чухал гэдэг юм. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөд эхлэхээр бусдын ч гэсэндээ сөрөг муу талууд, бусдын байгаа байдлыг бас хүлээн зөвшөөрж эхэлдэг. Тэгээд сүүдэртэй ажиллах нь бүх хүний гүнзгий өсөлтөнд нөлөөлдөг. Бид нар болохоор зөвхөн боловсралтай хүн ч юм уу эсвэл биднээс алай илүү мэдлэгтэй хүмүүстэй нэгүсэнгүү байдаг гэж бодод идэв. Гэтэл яг өмнө чанартай болохоор тэр сайхан сэтгэл, бидний өсч хөгжиж туслах бүх зүйлүүд болохоор бидний дотор байдаг. Тэр дотор хүний мань өсөлт нь яг маш сайнаар нөлөөлж эхэлдэг. Бид нарыг зөвхөн сайн талаас нь гэхээс илүү бас тэр муу зүйл хийгээд байгаа хүмүүс яагаад тийм бодолтой болсон байна? Тэгээ яагаад энэ ингээд ямар учраас тэр хүний сэтгэл ийм хэцүү зүйлүүд байсан учраас тэрийгэ гаргахын тулд ингэсэн байна гэх юм те. Бүх зүйлийг ингээд баланстайгаар харж сурахад биднэрт бас тусалдаг гэсэн үг. Тэгээ хоёр дахь нь болохоор эрэг талаа нээ илрүүлэх. Сүүдэрт орших эрэг талаа нээ илрүүлэх. Бидний сүүдэрт зөвхөн муу талуудыг харуулдаггүй, бас бидний хүлээн зөвшөөрч чадахгүй байсан эрэг бүтээлч хүчрхэг талуудыг агуулдаг. Юнгээ үзэж байгаагаар сүүдэртэй ажиллах нь бидний бүх талуудыг нэгтгэх бүтээлч чадвар, ирээдүйн зорилгоо тодорхойлох чухал алхам гэж үздэг байна. Тэгээ 3 дугаар хэсэг нь болохоор сүүдрийн интеграц. За бид нар ингээд заримдаа бодож штэ энэ тархин дотор нэг л тийм өөр дуу аваа миний боддог миний хүсэж эрмэлзэж байгаас арай дуу хоолой заримдаа яваад идэг. Түүнийг бид нар ухамсарт буусаад гэж яриад байгаа байхгүй. Бодморгоогүй байгаа бодлууд санаандгүй ингээ басан зүйлээр нэг санаандгүй өөрөө ирэхгүй мэдрэмжүүдийг гаргах жишээ нэ тэ. Энэ дандаа далд ухамсаргүй байсан ухамсаргүйгээр бид нэр ингээ гаргаад идэг байх нь тэрийг ингээ өөртөө харилцаж тэрийг олж илрүүлэн тэгээд эрэг болон сул талуудтайгаа ингээд харилцаж ихэлснээр сэтгэлийн тэнцвэрийг ингээд олж авдаг гэсэн байгаа юм байна. Энэ удаагийнхаа дугаарыг сонсон маш их баярлалаа. Бүгдэнд хайртай шүү. Тэгээд лайк, subscribe дараарай. Баярлалаа.